За сайн байцгаана уу хүмүүстээ. За өнөөдрийнхөө хичээлээр бид нэр ээжэд цахим хичээлээ орж байна. Цахим хичээлийнхаа лекцийг уншиж танилцсныхаа дараагаар за энд би жишээ болгоод нэг бодлого оруулсан байгаа. Энэ жишээ болоод оруулсан бодлогыг маань та нарт одоо би энэ дээр Excel дээр хэрхэн хурдан бодох аргачлалыг тайлбарлаж өгье. За ерөнхийдөө энэ таллан хуваах арга гэдэг буюу энэ bisection method гэдэг арга маань болохоор тухайн энэ завсардах хоёр утгыг нэлээд төхүүлж өөрөөр хэлбэл үнэн бодит язгууруудыг хайж олох тийм зорилготой бодлого байгаамаа. За энэ дээр би Excel дээр та нарт одоо яаж бодох аргачлалыг тайлбарлаж үзүүлье. За энэ байгаа бодлогыг за бидний хувьд f(x) гэсэн бодлого маань ерөнхийдөө f(x) тэнцүү x квадрат тасган 3 гэсэн бодлогын хувьд 1 болон 2 гэсэн завсарт за 100-ны 1 наривчлалтаагаар алдаа байхаар алдаагийн тооцож байхаар таллан хуваах аргаар бод гэсэн бодлого байгаа. За энэ бодлогыг бодохын тулд эхлээд энэ таамаг 1 таамаг 2 гэсэн энд 2 бүр оруулаад ирээ. Энэ дээр багна утга оруулж өгөөд энэ таамаг 1 гэсэн утга дээр бидний энэ 1 2 гэсэн завсрынхаа 1 гэсэн утгаа оруулаад өгчин. За таамаг 2 гэсэн завсар таамаг b буюу таамаг b дээр болохоор энэ дээр байгаа 2 гэсэн утгаа оруулаад өгчин. За 2 гэсэн утгаа оруулаад өгчлөө. За дараа нь дундаж c буюу бидний энэ 1 гэсэн 2-ын маань дундаж буюу бидний дунджийг олдог яг энгийн арифметик арга байдаг. Тэр аргаар бодчих болно. Өөрөөр хэлбэл бид нар энэ 1 гэсэн утга дээрээ аваачаад 1 гэсэн утга дээрээ аваачаад 2 гэсэн утгаа нэг зүгээр нэмээд өгөөд 2 туваачаар бидний дундаж маань гарна гэж ойлгож болох юм байна. За одоо харуулъя. За энэ дээр 2 туваачи. За тэгээд энд тарчгаар бидний өөрөөр хэлбэл 3-ын дундаж 1.5 гэж гардаг. За энд FB, FC буюу бидний энд дэвшүүлж байгаа энэ 1 2 гэсэн завсрынхаа утгуудыг энэ x квадрат тасган 3 гэсэн функцийнхаа x-ийн оронд нь орлуулаад тавьчих. За орлуулж тавихын тулд яах ёстой гэхээр за энэ дээр тэнцүү за бидний x-ийн маань оронд бид нар 1 x-ийн оронд 1 тавина гэсэн учраас энэ бид нар энэ a11 дэх мөрөө одоо нүдэ тэмдэглэж аваад за тэрнийг квадрат зэрэг дэвшүүлэхийн тулд одоо энэ дээр хамгийн дээдлийн тэмдэглэгийг 6-гаа shift-ийг 6-таагаар дарчаар энэ дээр зэргийн тэмдэглэгээ гаргаж байгаа. За тэгээ энийг квадрат зэрэг дэвшүүлээд 3-ыг хасчихна. За тэгэхээр энэ дээр маань бидний хас 2 гэсэн утга өөрөөр хэлбэл 1-ийг орлуулахад хас 2 гэсэн утга гарч ирж байна гэж энэ дээр гарч ирж байгаа. За яг үүнтэйгээ адилханаар FB болон FC гэсэн утгуудыг тооцож гаргаж нэг бүслэн гарахгүйгээр хялбарханаар ийш нь чирчгээр бидний утга маань автоматар ингэ гараад ирж байгаа гэсэн. За дараа нь бидний энэ таллан хуваах арга буюу энийг нэлээд төхүүлж бодох шаардлагатай болдог. Энэ таллан өөрөөр хэлбэл энэ хоёр интервалаа төхүүлнэ гэсэн үг л дээ. За түүний тулд яах ёстой гэхээр тэнцүү. За бид нар энэ дээр if гэсэн одоо юу оруулж ирнэ. If гэсэн утга, if гэсэн одоо хэрвээ гэсэн тийм функц оруулж ирээд за тэр функц дээр бид нар одоо утгууд оруулж өгөх юм. Өөрөөр хэлбэл одоо бидний энэ AC-гийн үржүүр нь тгээс их байх ёстой гэсэн тийм таамаг одоо төвшүүлж гаргаж ирнэ гэсэн. За өөрөөр хэлбэл за энэ дээр олохын тулд яах ёстой гэхээр F A-гийн утга нь FC-гээр нь үржүүлэхээр за F A-гийн үржих нь FC байхад энэ маань тгээс их юм уу тэнцүү тохиолдолд тгээс их юм уу тэнцүү тохиолдолд бид нар энэ дундаж утга аавна гэж тооцъё. За дундаж утга аавна гэж тооцъё. За тгээс их юм уу тэнцүү гэсэн тохиолдолд дундаж утга аавна. Харин хэрвээ бид нар энэ маань тгээс баг тоо гараад ирсэн тохиолдолд буюу тгээс баг тоо гэхээр дандаа хасах тоонууд байж таарна шүү дээ. Энэ хоёрын үржүүр бол хасахын нэмтээ гараад ирнэ гэдэг ойлгомжтой. Энэ утгыг авах нь бол тодорхой болж харагдаж байгаа шүү дээ, тийм ээ. За энэ дээр хэрвээ энэ хоёрын үржүүр нь тгээс их тоо байх юм бол
дунджаа аваад тгээс бага байх юм бол таамаг аагаа авах буюу үндсэн утгаа энд нь хадгална гэдэг ингээд тооцож байна гэсэн. За тэгээд хаалтаа хаагаад энтрийг арчгаад бидний утга маань 1.5 буюу өөрөөр хэлбэл энэ хоёрын утга маань тгээс их тоо гарч байгаа учраас дундаж утгаа авчихна. За яг үүнтэйгээ адилханаар таамаг B-гээ тооцъё. За тэнцүү хэрвээ буюу if за бидний B байгаа тийм ээ. B-г үржих нь FB үржих нь FC-ийн үржүүрнэ. Тгээс их юм уу тэнцүү тохиолдолд тгээс их юм уу тэнцүү тохиолдолд 1.5-ын гэсэн утгаа авна. Харин тгээс бага тохиолдол буюу гарах тохиолдолд бид нар 2 гэсэн утгаа авна гэж үзэж байна. За өөрөөр нэмэх тоог хасагдуулж байхаар угаасаа хасагдах юм бол тодорхой болж харагдаж байна тийм. Тэгэхээр за энэ дэр ингээд нэг дахаар мэдээж энэ 2 гэсэн утгаа авч гарч байна. За ингээд гарч байна. Дунджийн утгуудыг доош нь бид нар түрүүнд тооцож гаргаж ирсэн дунджаагаа яаж гаргаж ирснийг та нар харсаар яг тэр шиг бодсон томьёо орц учраас доош нь гэж ирчихээр энэ утгууд байна гэж байна. За яг үүнтэйгээ адилханаар энэ дээр байгаа утгуудыг доош нь чирчгээр энд бодогдох ёстой энэ өөрөөр хэлбэл 1.5-ыг энд орлуулахаар хэд гарах вэ гэдгийг энэ томьёогоор бодогдоод гараад ирэх жишээ. За энийг өргөжлүүлээд бид нэр цаашаага өргөжлүүлээд за энэ 23 дугаар баг нь хүртэл явъя гэж үзье. Тэгвэл 23 дугаар баг нь хүртэл ингээд явна гэх юм бол за хамгийн сүүл бодсон энэ бодолттой хэсгээ идэвхт нийтэд нь идэвхжүүлээд за доош нь 23 хүртлээр чирчгээр яг нийт утгууд маань наривчлалтаар гараад ирж байна гэж ойлгож болох юм. За энэнийхээ хувьд бид нар түрүүчийн хичээлээр үзсэн алдаа тооцох аргачлалаараа за бид нар энд байгаа завсрынхаа утгуудын хооронд нь хасаад гаргаад ирж бас болно. За өөрөөр хэлбэл алдаа гэдэг маань тэнцүү. За энэ дээр 2-оос 1-ийг хасчихъя. 2-оос хасах нь 2-оос 1 гэж хэлж болохгүй шүү дээ. 2 гэдэг утгаа оруулаад хасах нь за B11 дээр байгаа утгаа оруулаад за A11 дээрх утгуудын хооронд хасчих юм бол эний алдаа гараад ирнэ. За энэ дээр бол алдаа гарч ирэхгүй үндсэн утга маань байгаа учраас тийм. За тэгэхээр доош нь ширээд явхаар энэ үндсэн алдаанууд маань хэр зэрэг гарч иж байгааг хараад ирнэ. За тэгэхээр 0.1 гэсэн наривчлалтаагаар тооцож олоо гэсэн учраас бидний энэний алдааны 0.1 маань энэ B за энэ 17 дугаар мөрөн дээр энэ дээр бидний энэ дээр гарч ирж байна. За өөрөөр хэлбэл энэ дээрх утга маань тооцогдож бодогдож гарч ирж байна гэсэн үг. За иймэрхүү маягаар дараачийн жишээнүүдээ Excel програм дээр хялбархан бас бодчих боломжтой гэдгийг та бүхэн ингэж харуулж байна хүүхдүүдтэй. За баярлалаа. Анхаарал тавьсан явдал баярлалаа хүүхдүүдээ. За хичээлээ сайн хийгээд за хийсэн даалгавруудаа багшийн чат руу буюу хувийн чат руу явуулж байгаарай гэж хүсэж байна. За баяртай хүүхдүүдээ.